Төв аймаг бол хөгжлийн алтан тойрог юм аа. Манай аймаг аймагуудаас анх удаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийг боловсруулсан юм аа. Төв аймгийн газар тариалангийн үр нэмэгдсэн. Малчтай харшаа болж одоо нэлээд хөгжүүлж байна. Хань хэргэлтийг юм шин төвшөнд гаргахгүй. Дэд үтс орсон газар, замтай болсон газар сумдуудад бол хөгжил өөр аяндаа бий болно. Монгол улсад газар тариалангийн салбар бие даан хөгжихөөс өмнө буюу 1927-оос 30 оны үеүүдэд бол одоо бас анхлан эхэлж үйлдвэрлэлээ явуулж байсан ийм сайхан түүхтэй аймаг байгаа юм аа. Төв аймаг нь улсын хэмжээний газар тариалангийн үйлдвэрлэлийн үр тарианы 22%, төмсний 62.9%, хүнсний ногооны 16.5%, тарималт хичээлийн 50.2%-ийг үйлдвэрлэдэг. Манай аймгийн тариаланчид бол бас газар тариалангийнхаа салбарт олон ололт амжилт, шинэ техник технологиг нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн одоо газар тариалангийн үйлдвэрлэлийн салбараас олон гавьяатууд, олон хөдөлмөрийн бааtruуд төрсөн алдартай сууднуудын өлгий болсон ийм сайхан нутаг бол манай Төв аймаг байгаа юм аа. 435 мянган тонн ургац хураан авсан амжилтыг үзүүллээ. Тариаланчдын маань амьдралын чанар дэвших болно. Газар тариалангийн салбар бие даан хөгжсөн 64 жилийн түүхэн хугацаанд тэд нийт 12 сая тонн ургац хураан авч эх орныхоо хүнсний үйлдвэрлэлд томоохон хувь нэмэр оруулсан байна. Өөрөөр хэлбэл тэд тариалалтаараа улсын хэмжээнд хөгжлийг түгжүүлж байгаа юм. Гол түшиж нутгаа. Бид нар аймгийн хэмжээнд бол одоо энэ 24 төслөөс олон давтамжтай хэрэгжүүлэх төслүүдээ бол нэлээд үр дүнд хүрчихсэн байна. За стратегийн болон бодлогоор хэрэгжүүлэх төслүүдтэй онцгой анхаарлаа хандуулж ажиллаж байна. Энэхүү төслүүдтэй гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах ажлыг хэрчимжүүлж ажиллаж байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт энэ 24 төслийг хэрэгжүүлэхэд бол манай аймагт бол 100 мод үйлдвэр технологийн парк бол нэлээд үүрэгтэй гэж ингэж үзэж байгаа. За тэгээд 100 мод үйлдвэр технологийн паркийнхаа тусгай зөвшөөрлийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас бол авсан байгаа. Тариаланчдын маань их өртөг шингэсэн бүтээгдэхүүн маань үнгүүддэг ийм тал байдаг. За энийг үнгүүдлээс гаргахын тулд бид нар бол төмсөө эцсийн бүтээгдэхүүн болгодог цардуулын үйлдвэр байгуулахаар ийм судалгааны ажлуудыг хийж байгаамаа. Тухайлбал бид нар цардуулын үйлдвэр төслүүдтэй бол бүгд найрамдах хятад ард улсаас төслүүдэд танилцуулж судлах хөрөнгө оруулагч татах яг цардуулын үйлдвэрийг газар дээр нь очиж үзэх ажлуудыг бол манай тариалан үйлдвэрлэл эрхлэгчид маань бол очиж үзэж байгаа. Төв аймагчууд түшиц аймаг болох, нийлүүлэгчээс үйлдвэрлэгч болох стратеги зорилтын хүрээнд хөдөө аж ахуйн салбарт үр болон техникийн шинжилгээг чухалчилсан байна. Ингэхдээ үр шинжилгэлийн бодлого хэрэгжүүлж аймаг хөгжүүлэх сангаас 420 сая төгрөг, шинэ хөдөө төслөөс 596 сая төгрөг, нийт 1.1 тэрбум төгрөгийн 540 тонн үрийг шинчилсэн байна. Үр шинжилгэлийн үр дүн үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид буудаан ирээн, юнион, лидер 79 сортуудыг туршин нутагшуулж, жилд шаардагдах үрийн 75-аас
80%-ийг нөөцөлж хэвссэн байна. Ингэснээр үр тарианы нэгжийн ургац 16.6 центнер хүрч өмнөх оноос 4.9 центнер өссөн байна. Манай Төв аймгийн газар тариалангийн үр шинжилтийн хүрээнд бол бид нар өмнөх жилийнхэн гаагаас авсан дундаж ургац маань бол нэмэгдсэн. Түүнчлэн үр тарианы үйлдвэрлэлийн механикжуулалт, парк шинжилэлт 82% хийгдсэн байна. Хүнсний ногоо 3,000 га талбайд хүрч 38.3 тонн хүнсний ногоо хураан авч өмнөх оноос 13.8 тонноор нэмэгдсэн байна. Сүүлийн 3 жилд ерөнхийдөө бол хурд бороо хурц ихтэй байсан. Яг үнэхээр бидээс бэлтгэл нөө ажил бас сайн байсан болохоор бас ургац бас алга бас боломжтой сайн авсан л гэж байна шүү дээ. Сүүлийн жилүүдэд бас байгалийн давагдшгүй хүчин зүйлийн гол юм бол одоо ган газар тариаланд бол бас байдаг. Эннээс эрсдэл гарахын тулд бол бид нар газар тариалангийнхаа үйлдвэрлэлийн тодорхой хувийг бол устгаатай болгох энэ ажлыг бол бид нар хийж байгаа. За үүний хүрээнд бол Төв аймгийн Батцанбөр сумын сөгнөгрийн усталтын системийг бол Азийн хөгжлийн банкнаас 5.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж энэ одоо сөгнөгрийн усталтын системийг бол бид нар ашиглалтанд оруулах шинжилэн засварлах ажлыг хийгдсэн. За мөн одоо Төв аймгийн Борнуур сумын 920 гааны хүчин чадал бүхий төв усталтын системийн хуваарлах шугамыг бол бүрэн шинжлэх энэ зураг төслийн ажлыг бид нар хийж гүйцэтгэж дууссан байгаа. Аймгийн тариаланчид маань одоо хөдөө аж ахуйн корпорацаас одоо сүүлийн үед нийлүүлж байгаа төв эргэлтэд туслагааны системийг бас энэ жил 200 гагаар нэмэгдүүлсэн. Ингэснээр бол манай аймгийн хэмжээнд бол нийтдээ нэг 4,100 орчим гад бол устлагатай газар тариалан эрхлэх боломжтой болсон. За энэ нь бол бас эрсдлийг даван тоолоход бол биднэрт нэлээд агц гарч байгаа. Эдгээр ажлуудыг хийж одоо хөрс хамгаалах, үржин шимийг нэмэгдүүлэх, цагуурын өөрчлөлтөнд дасан зохицсон технологиг нэвтрүүлэх, үр шинжилэл хийх энэ ажлуудыг хийснээр сүүлийн одоо 3 жилд манай аймаг бол 1.2 сая одоо тонн ургац хураан авч сүүлийн 3 жил 21, 22, 23 онд бол хураан авсан ургацаараа устдаа тэргүүлсэн ийм амжилтыг гаргасан. Техник тоног төхөөрөмжийн шинжиллийн хүрээнд шинэ хөдөө төслөөр улсын болон орон нутгийн хөрөнгөөр хадлан таримл тижэл тариалах хураах техникийн 27 иж бүртэлд 4.1 тэрбум төгрөг зарцуулж Жаргаланд, Борнуур, Сөмбөр, Баян Чандман сумдад төмөс луун хураах комбайн 5-ыг авсан байна. Мөн хувийн хөвшлүүд хөрөнгө оруулалтаараа 25.6 тэрбум төгрөгөөр хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж худалдан авсан юм а. Эргэн аж ахуйн нэгжүүд 29.9 тэрбум төгрөгийн техник тоног төхөөрөмжөөр шинжилэлт хийснээр хөдөө аж ахуйн механикжуулалт 82% хүрч хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалт зэрэг технологи ажлуудыг цаг хугацаанд чанартай хийх боломж бүрджээ. Аймгийнхаа газар тариалангийн талаар баримтлах бодлого 2017 онд батлаад тодорхой хэмжээний ажлуудыг зохион байгуулалтаа ажилласан. Үүний үр дүнд бид нар бол нэлээдгүй амжилтыг үзүүлсэн. За улстай бол сүүлийн 3 жил өндөр ургац хураа авсан. Үүнээрээ бол нийт хураа авсан ургацаараа тэргүүлсэн. За мөн нэг онцлог зүйл маань бол бид нар хүнсний ногооны үйлдвэрлэлийг 3 дахин нэмэгдүүлж чадсан юм амжилт гаргасан. За мөн техник шинжилгээг нэлээдгүй сайн авч хэрэгжүүлсэн. За аймаг хөгжүүлэх сан, орон нутгийг хөгжүүлэх сангаар бол бид нар хүнсний ногооны механикжуулалтын ажил дээр нэлээд анхаарч ажилласан байгаа. Хүүгийн хөнгөлөлтөд төслийн газар тариалангийн зээлийг олгосон байгаа. За энэ маань бол газар тариалангийн үйлдвэрлэлийг бол агар технологийн хугацаанд яг хийх ёстой бүх ажлыг бол ямар ч санхүүгийн дарамтгүйгээр, санхүүгийн одоо саад бэрхшээлгүйгээр хийх боломжийг биднэрт бүрдүүлсэн гэж бид нар харж байгаа. За үүний дүнд манай аймгийн хүнсний ногооны үйлдвэрлэл бол 1000 га тариалдаг байсан бол 3000 га тариалж бол 3 дахин нэмэгдсэн гэж бид нар үзэж байдаг. Энд бол бид нар маш их бахархалтайгаар бол энэ үйлдвэрлэлийг явуулж байгаа. Ногоочтой бас мөн их баярлж явдаг. Ийхүү механикжуулалтыг нэмэгдүүлэн сайжруулснаар технологийн хугацаанд агротехникийн үйлдэлүүд хийгдэх
ургац хураалтын зардал буурах, бүтээгдэхүүний өөрийн өртөг буурч, үйлдвэрлэл эрхлэгчийн ашиг орлого нэмэгдэх зэрэг давуу талтай байснаас гадна дурдахгүй өнгөрч болохгүй бас нэгэн чухал үр дүн гарсан нь ажиллах хүчний хомсдлыг шийдвэрлэж буй явдал юм. Төв аймгийн хувьд тухайн салбарт гачигдaltaй болсон ажиллах хүчний асуудалд шийдэл олж байгаа бас нэгэн сайн жишээг үзүүлж байна. Манай хот бол нодлон ерөнхийлөгч ирж газар тариаллын явцтай танилцсан. За энэ үед л манайх бол төмсний үйлдвэрлэлээ явуулахаас гадна нарийн ногоогоор илүү төлхөө анхаарч ажиллана гэдэг амласан байгаа. За манайх бол 920 гагийн урсгалын системтэй тэрийг ер нь бүрэн ашиглаж төмсний ногоогоо тарьж байна. Манжин луун, байцаа, за луун, сонгон, саримс гэдэг ер нь бол Монголд тарьж болох бүхэл нарийн ногоог тарьж ургуулж байгаа. Манай тариаланчид бол өдөр шөнөгүй ажиллаж нийслэлийн хөдөлмөрчдөд хүнсний аюулгүй байдлыг хангасан тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөө зүтгэж байгаа. За манай сумд бол ойролцоогоор 20-30-аад залуучууд бол дандаа өөрсдөө трактортай болчихсон, өөрсдөө газраа хаагалдаг, тарьдаг, ургуулдаг болчихсон ийм боловсон хүчин бол мэргэжлийн бус ч гэсэн бол мэргэжлийн төвшөнд ажиллаж чадж байгаа. Энийг хагалж тарих, хураах ийм арга барилд нь сурахын тулд манай улсын аваргууд, аймгийн аваргууд тариаланчид бол залуучуудаа зөвлөгөө өгж, сургалт зохион байгуулж байна. Ер нь бол залуу боловсон хүчний бэлтгэх ажил дээр бол Борнуур сумын захиргаа болон тариаланчтай бол бас нэлээд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Энэ дээр цаашид бол манай улс нэлээд бодлогоор ажиллах бах. Аймагч гэсэн энэ дээр бас нэлээд анхаарч бодлогыг төвлөрүүлж ажиллаж байгаа. Сургалтын төлбөрийн дааж механизжуулагчдыг мэргэжлийн хүнийг бэлтгэх тал дээр нэлээд анхаарал хандуулж байгаа манай. Төв аймаг нь аймгийн хэмжээнд 2021 онд 435.8 мянган тонн ургац, 2022 онд 323.2 мянган тонн ургац, 2023 онд 380.2 мянган тонн ургац хураан авч төмөс таримал тэжээлийн үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүллээ. Түүнчлэн газар тариалан мал аж ахуйг хослуулан хөгжүүлж буй олон амжилттай жишээ Тус аймагт байна. Манай аймгийн аж ахуй нэгж байгууллагууд, малчид, тариаланчид, иргэдийн хоршоодууд бас хамтын ажиллагаагаа өрнүүлэн ажиллаж байгаа. Хосфирс компани эрчимтсэн газар тариалан, мал аж ахуй, мөн улаан буудаан үйлдвэрлэлийг нь хослуулан хөгжүүлж ажиллаж байгаагаар бас онцлог байгаа. Эрчимтсэн аж ахуйнууд өөрсдөө тэжээлээ тариалаад, тарьсан тэжээлээ өөрснөө бас аж ахуй дээр тэжээл үйлдвэрлэл дээр тэжээл болгоод аж ахуйдаа хэрэглэх нь бол өртөг зардал хэмнэх том ач холбогдолтой байгаа юм аа. Хамгийн чухал нь аж ахуй нэгж байгууллагууд иргэдийн хоршоодуудтайгаа хамтарч ажиллаж байгаа нь бие биенийхээ нөөц боломжинд тулгуурлаад үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх том боломж юм аа. Манай аймгийн аж ахуй нэгжүүд, хоршоодууд иргэд хамтарч ажиллаж байгаа юм олон сайн жишээ стратеги төлөвлөлтийн хүрээнд бас бий болсон байгаа. Үхрийн фермийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад дөрөв 5 дахь жилдээ орж байна. За энэ хооронд бол сүү компанитай бэлтгэн нийлүүлэгч болоод явж байгаа. Сүү компани топ бэлтгэн нийлүүлэгчдийн нэг нь болж чадсан. Энэ амжилтаа ч өшөө цаашаа батжуулж явахын төлөө зорилготой байгаа. Сүүний фермийн гол зардал нь тэжээлийн асуудал байдаг. Тэжээлийг бид 70-80% бол бид өөрсдөө үйлдвэрлэж бэлдэж байна. Үлдсэн 15-20% нь бол янз янзын байдлаар мата тэжээж байгаа. Бид цаашлаад сум болгондоо жижиг тэжээлийн цехтэй бүсийнхэн сумдуудын дунд тэжээлийн үйлдвэртэй болох ийм том зорилтыг төсөөлөн
ажиллаж байгаа юм а. Ингэснээрээ өвтөг зардал багтай өөрснийхөө тарж ургуулсан будаагаар тармилд ногоон тижээлээрээ тижээл үйлдвэрлэж мал аж ахуйн салбартаа хэрэглэх нөхцөл боломжийг бүрдүүлж байна. Саяхан л бид нэг 900-аас 1000 орчим гад тариалж байсан. Ингэснээрээ бол хүнсний ногоо үйлдвэрлэл маань нэмэгдсэн. Мөрөө хөнгөвчлөх, технологийн хугацаа алдахгүй газар тариалангийн үйлдвэрлэл явуулах боломж нь бүрдэж ажиллаж байна. Үр ашигтай ажиллах тал дээр төлөвлөснөөрөө бас сайн үр дүн гарч байгаа гэж үзэж байгаа. Ийхүү хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт хөгжлийг тэтгэсэн дэд бүтэц сум орон нутгийн жигд хөгжлийн сайн жишээг Төв аймагчууд бидэнд үлгэрлэн харуулж байна. Тэд мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, дэд бүтцээ хамттан хөгжүүлж, нийслэл Улаанбаатар хот, нийт улс үндэстэн цаашлаад дэлхийг Монгол брэнд бүтээгдэхүүнээр тэтгэгч болоход тэмүүлэн зорилгодоор нэгдэн хөгжсөөр байна.